уран болж эргүүлж өнкөр зунгагаад элэгдэж цохоод нам цохоод угсраа цохилт хийгээд энэ иргэдүүд чинь бүгдийг ер нь босохгүй дарах юм байна. Зам ашигласан хураамж гэдэг нэг цогоол те хүн цохилтонд оруулангууд араас нь хураамж татвар гээл торгуул гээл те угсраа цохилтонд ороод тэгээд өндихгүй. Энэ арга иргэдийг ер нь эхлээд уулныхан гэж унагсан те. Одоо бол ингээл татвар торгуул хураамж угсраа цохилтоор одоо дараагийнх нь гэрэл цалгаан дулаан одоо ингээд ерөөсөө олон юмар ингээд унагсаар одоо амаараа шороонгүй өөх гэж байгаа адилхан болох гэдэг шүү дээ. Ер нь иймэрхүү байдлаар үзэж хандаж байгаа юм болов бүр амар бухимдал төрж байгаа. 4 км явсныхаа төлөө жилийн 200 мянган төгрөгийн замын хураамж төлөх гинэ. Энийг амьдралаас дэндүү тасарсан хүмүүс л магадгүй энэ одоо монголчуудын нэг улны хүмүүлнийх нь амьдралаас тасраад ингээд үүлэн дээр энэ төр ингээд деважинд очсон юм шиг сэтгэж амьдрдаг болсон хүмүүс шийдвэр гаргаж байна. 100 мянган нь болохоор нөгөө зам ашигласны хураамж. Татвар нь болохоор 75 мянган үлээдэ байгаа. Тэгээд утааны гээд мэдээж авдаг тий агарын бохирдлын гэж бас 7000 хэдэн зуушил авч байгаа. Ингэсээр яваад энэ нь юу ачижээ лээ 280 хэд болчихжээ лээ. Монголд амьдрна гэдэг бол тамад амьдарч байгаатай адилхан болж байгаа. Ер нь үхсэн бараг деважинд очсон дөө үннийг хэлэхэд. Үхсэндээ атаархдаг цаг ирнэ гэж хөгчүүд их ярьдаг байсан. Тэр л болж байгаа юм байна гэж бодож байгаа шүү. Үхснийхээ араас амьд нь атаархна.